За хүүхдүүдтэй биномийн задрагааны дурын гишүүнийг олох хэрхэн олох талаар тайлбарлаж өгье. За өмнөх хичээлүүд дээр бол бид Паскалийн гурвалжин биномийн задрагаа үзсэн байгаа. За одоо бол биномийн задрагааны дурын гишүүнийг хэрхэн олохыг тайлбарлах гэж байна. За тэгэхээр өмнөх хичээлээс хэргийн саний x дээр нэмхний y-ийн 5 зэрэгтийг биномийн задрагаар задлая. За бичлэгээ зогсоож байгаад тэмдэгтэр дээр биномийн задрагаар задлаарай. За тэгэхээр биномийн задрагаар задлахлаар ийм болж байна. C-ийн 5-аас тэг, x-ийн 5, 3y-ийн тэг. Нэмхийн C-ийн 5-аас 1, x-ийн 4, 3y-ийн 1 гэх мэтлэнгээр ингэж задарч байна. За хүүхдүүд минь үүнийг чааш нь нэмэгдгээд янзлах ёстой. Нэмэгдгээд янзлана. За багш нь бол энд нэмэгдгээгүй байгаа. За энд багш нь C-ийн 5-аас тэг, C-ийн 5-аас 1 гэсэн эдгээр коэффициентуудын нийлбэрийг сонирхож үзье. Нийлбэрийг сонирхъя. Тэгвэл C-ийн 5-аас 1 нь бол 1-тэй тэнцүү гэдэг бид мэднэ. C-ийн 5-аас 1 нь 5-тай тэнцүү. За бодох юм бол C-ийн 5-аас 2 нь 10-тай тэнцүү байгаа. За ингээд энэ нийлбэр бол 32 гарч байгаа юм байна. 32 гарч байна. За ерөнхий тохиолдолд бол C-ийн n-ээс тэг, C-ийн n-ээс 1 гэх мэтлэн C-ийн n-ээс n гэсэн энэ коэффициентуудыг биномал коэффициент гэж нэрлэдэг. За өөрөөр хэлбэл энэ 5 зэрэгтийн 1-р биномал коэффициент нь бол C-ийн 5-аас тэг. 2-р биномал коэффициент нь C-ийн 5-аас 1. 3-р биномал коэффициент нь C-ийн 5-аас 2 юм аа гэж. За биномал коэффициентийн чанар нь ямар байх вэ гэхлээр нийлбэр нь 2-ын зэрэгт гардаг. За жишээ нь бид нар сая дээр үзлээ. 5 зэрэгтийн нийлбэр нь 2-ын 5 зэрэгт гарч байна. Сая энд бодоод 32 гэдэг бол 2-ын 5 зэрэгт. Ингэж утсан байгаа. За тэгэхээр сая багш нь энд биномал коэффициент гэж юу вэ? Биномал коэффициентийн чанар нь ямар вэ гэдэг талаар тайлбарж өглөө. Бичлэгээ үзэж байгаад тэмдэгтэр дээрээ сайн тэмдэглээд ойлгохгүй бол дахин үзэр хүүхдүүдээ. За цааш нь биномийн задрагааны дурын гишүүнийг хэрхэн олоод байгаа. Зүй тогтлыг бүдрийн дээр харъя. За жишээлбэл А дээр нэмэх нь Б-ийн 2 зэрэгтийн 2-р гишүүнийг сонирхъя. За тэгвэл энд C-ийн 2-оос 1, А-гийн 1 зэрэгт, Б-гийн 1 зэрэгт гарч байна. За 3 зэрэгтийн 3-р гишүүнийг сонирхъя. За энд бол 3 гишүүний 3-р гишүүнийг олсон байна. C-ийн 3-аас 2, А-гийн 1 зэрэгт, Б-гийн 2 зэрэгт байна. За мөн 4 зэрэгтийн 2-р гишүүнийг сонирхъя. 2-р гишүүн нь C-ийн 4-өөс 1, А-гийн 3 зэрэгт, Б-гийн 1 зэрэгт байна. За мөн 5 зэрэгтийн 3-р гишүүнийг сонирхсан байна. 3-р гишүүн C-ийн 5-аас 2, А-гийн 3, Б-гийн 2 гэж гарсан байна. За хүүхдүүдээ тодруулсан эсгүүдийг сайн анхааралтай ажиглаад ямар зүй тогтолтой байгаа талаар дэвтэр дээр бичиж тэмдэглэе. Бичлэгээ зогсоож байгаад ямар зүй тогтолтой байгааг доош нь цуглаад дэвтэр дээр тэмдэглээрэй. За дэвтэр дээр тэмдэглэсэн бол А дээр нэмэх нь Б-гийн 6 зэрэгтийн 5-р гишүүнийг олъё. Одоо эхний 1, 2, 3, 4-р гишүүнийг олохгүйгээр шууд 5-р гишүүнийг чиний дэвтэр дээр тэмдэглэсэн зүй тогтлыг хараад 5-р гишүүн хэд байх болоо гэж бичээрэй хүүхдүүдээ. Бичлэгээ зогсоож байгаа. За багшийн анзаарснаар бол C-ийн 6-аас 4, А-гийн 2, Б-гийн 4 байх юм байна гэж гарсан байгаа. За тэгвэл цааш нь сая бид нар 6 зэрэгтийн 5-р гишүүнийг олоход ийм байсан. За тэгвэл энэ дээрээс ерөнхий зүй тогтлоо ажиглаад томьёогоо гаргаж ирье. Дурын гишүүнийг олдог томьёог за бичлэгээ зогсоож байгаад өмнөхүүдээ сайн анхааралтай ажигласны үндсэн дээр ерөнхий томьёогоо гаргаж ирье. За тэгэхээр багш нь бол томьёог ингэж гаргаж ирж байна. За C-ийн К.
За энэ К бол энэ гишүүнээс нэгээр бага байгаа. За тийм учраас энд К дээр нэмэх нь 1 гэж оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл 5 дугаар гишүүнийг болоход 4 дээр нэмэх нь 1 гэж үчээд тэгээд энэ 4 бичээд за энэ 2 гэдэг бол 6-аас 4-ийг хасаад 2 болгож гарч ирж байгаа юм байна. За энэ 4 бол C-ийн 6-аас 4 гэдгээр энэ 4 шууд энд бичигдэж байна. За ингээд хүүхдүүд маань томьёоныхоо зүйл хөтлөг ойлгосон байх гэж бодож байна. За жишээн дээр тайлбарлая. За x дээр нэмэх 1-ийн 7 зэрэгт биномийн задаргааны 3 дугаар гишүүнийг олъё. За бичлэгээ зогсоож байгаад өөрсдөө 3 дугаар гишүүнийг хэрхэн олгоо бичээрэй хүүхдүүд. За нийт бол 8 гишүүнтэй. Яагаад гэхээр биномийн задаргаа тгээс эхэлдэг. Тэг 1 2 3 гэд 8 хүртэл 7 хүртэл 8 гишүүн байгаа. За томьёо маань энэ байгаа. За тэгэхээр бид нэр энд 3 дугаар гишүүнийг олох гэж байгаа учраас Т-ийн 2 дээр нэмэх нь 1 гэж үчнэ. Тэгээд C-ийн 7-оос 2, X-ийн 7-оос хасдаг нь 2, Y-ийн 2. За ингээд энд C-ийн 7-оос 2-оо бодох юм бол 21 гарч байгаа. Ингээд 21-ийн X-ийн 5, Y-ийн 2 гарч байна. За дахиад 3А дээр нэмэх нь B-ийн 8 зэрэгтийн 6 дугаар гишүүнийг олоорой гэж. За мөн бичлэгээ зогсоож байгаа. Тэмдэг дээр 6 дугаар гишүүнийг олоорой. За олсныхаа дараа зөв байна уу, буруу байна уу? Буруу байгаа бол яг юун дээр алдаад байгаагаа анзаарч хараарай хүүхдүүд. За нийт бол 9 гишүүнтэй. Томьёо маань энд байна. За 6 дугаар гишүүнийг олох гэж байгаа учраас бид 5 дээр нэмэх нь 1 гэж үчнэ. Тэгээд C-ийн 8-аас 5, 3А-гийн 3 зэрэгт. За энэ 3 зэрэгт бол яаж гарч ирсэн их хүүхдүүд нь мэдж байгаа. 8-аас 5-ыг хасаад 3 гэж бичсэн байгаа. За тэгээд C-ийн 5-аас 5 бол энд бичигдэнэ. За ингээд цааш нь C-ийн 8-аас 5-аа бодох юм бол 56 гарч байна. За энэ 56 маань энд байна. За харин энд 27 ханаас гарч ирсэн бэ гэж. Энэ 27 бол 3А-гийн куб бол 3А 3 зэрэг төвшөлтөөр 27А-гийн куб гарна. За ингээд 56-ыг 27 уржуулад 1512 гарч байна. За тэгэхээр энэ биномийн задаргааны 6 дугаар гишүүн бол 1512 А-гийн 3 зэрэгт Б-гийн 5 зэрэгт болох нэ. За энэ дээр багш нь нэмэлтээр юм тайлбарлахад 6 дугаар гишүүний коэффициент нь хэдвэ гэвэл 1512. 6 дугаар гишүүний биномол коэффициент нь хэдвэ гэвэл 56 гэж тайлбарлана. За сайн анхааралтай байгаарай. 6 дугаар гишүүний коэффициент нь ерөнхий коэффициент нь бол 1512, биномол коэффициент нь 56. Яагаад шүү нэг сайн анхааралтай ялгааг нь гаргаж ирээрэй хүүхдүүд. За энд эсэлтийн ерөнхий шалгалтанд орж ирж байсан бодлого байна. За энэ биномийн задаргааны X 5 дугаар гишүүнийг агуулсан гишүүн хэд дугаартай вэ гэж. Тэгэхээр одоо энэ дэр бол биномийн задаргааны тэдгээр гишүүнийг олгээгүй. Харин X-ийн 5 зэрэгтийг агуулсан гишүүн хэдгээр гишүүн байсан бэ гэж асууж байна. За бичлэгээ зогсоож байгаад хэрхэн бодох талаар сайн анхааралтай бодоод өөрсдөө бодож үзээрэй хүүхдүүд. За тэгээд дараа нь зөв бодсон байна уу, буруу утсан байна уу? Буруу утсан бол юунд дэр буруу алдсан байгаагаа харалтай хараарай хүүхдүүд. За бидний бодолт бол энэ. За тэгэхээр томьёон дээр бол бид нар бол хэдгээр гишүүнийг гэдгийг мэдэхгүй байна. Тийм учраас n хэвээрээ байна. За тэгээд 15-аас n. За томьёон дээр оруулах нь 15-аас хасдаг нь. Тэгээд n зэрэгт болно. За үүнийг эмгдэх юм бол энд x-ийн 15-аас хасдаг нь язгууртай учраас 2-ны болж ирнэ. За энд 1-ийг хуваадаг гэж байгаа учраас хасах 3-ны n зэрэгт болно. Тэмдэг дээрээ сайн задаргааг нь бичээрэй. Яагаад юм гарч байгаа хүүхдүүд. За энэ дээрээс бид нар x-ийн 5 гэсэн дугаартай гишүүнийг олох гээд байгаа учраас энэ бол энэ хэсэг маань 5-тай тэнцүү байх хэрэгтэй. За ингээд 7 дугаар ангид үтсэн тэгштэл бодох аргаараа
тэгштэглээ бодох юм бол n 3 гарч байна. За тэгэд энэ дээрээс гишүүний дугаар маань n дээр нэмэх 1 байгаа гэдгийг санах юм бол 3 дээр нэмэх 4 буюу 4-р гишүүн байна гэж олноо. За ингээд дараах даалгавруудыг гүйцэтгээд өгс рүүгээ явуулаарай хөгтөд.